Энэхүү хичээл дээр бид variable гэдэг зүйлийг үзэх болно. Variable гэдэг нь бол юу юм бэ гэх юм бол хувьсгч гэсэн үг. Syntax гэдэг зүйл чухал syntax гэдэг нь өгүүлбэр зөв гэсэн үг. Энэ маань болохоор одоо C# параметрийн өгүүлбэр зөв. Одоо энэ syntax маань бол энэ дагаараа одоо function гэж ингэж бичигдэх хэвээр. Class гэдэг нь бол class нь байна. Дараа нь бид нэр class-ийнхаа нэрийг бичнэ. Тэгээ дагаараа нэлээ хаалаа энэ хоёрын оронд байгаа зүйл маань class. Дараа нь function-га нэгэд энэ function энэ одоо дугуй хаалт маань энэ бол function гэсэн үг. Тэгээд function-га нэрийг бичээд энэ дугаалд нэгэд тэгээд энэ дотроос дагаараалт нэгэд хаана энэ curly bracket гэж нэрлэдэг. Дараагийн хичээл дээр би ер нь curly bracket гэж ярьсан зүг баг. Тэгээд open curly bracket, closed curly bracket энэ хоёрын оронд байгаа зүйл маань одоо function body. Тэгээд энэ маань syntax. Variable-ийн syntax маань юу вэ гэх юм бол ихэд data type гэдэг зүйлс гарч ирнэ. Тэгээд data types араас нь identifier гэдэг. Тэгээд зэрэг тасал. Энэ маань одоо variable гэдэг зүйлийн үгүй одоо бичлэг нэг байгаа. Бид нэр хамгийн ихний хичээл дээр энэ зүйлийг string гэж ярьсан. Одоо энэ хоёр хаалт дотор хоёр одоо ямар хаалт гэдэг. Уул нь энэ double quotation mark гэж нэрлэдэг. Английн дээр нь quotation mark. Ерөө нэг ширхэг байх юм бол single quotation mark, double quotation mark. Энэ double quotation mark-ын дотор байгаа хоёр double quotation mark-ын дотор байгаа энэ зүйл маань text, string гэдэг нь үндсэндээ text. Тэгэхээр бидний хамгийн ихний одоо variable үүсгэх юм бол string. Энэ syntax нь болохоор data type байна. Энэ дугаалт дотор бичсэн. Тэр маань одоо string. Дараа нь identifier гэдэг нь болохоор үүний одоо бидний variable-ийн нэр. Variable гэдэг нь юу юм бэ гэх юм бол үндсэндээ memory RAM дотор байгаа memory гэсэн үг. Memory. Яг одоо энэ дээр би my string тэнцүү hello world. Дараа нь my string энэ маань бол одоо identifier гэж нэрлэдэг байгаа зүйл. Identifier гэдэг нь бол ерөнхийдөө бол тодорхойлогч нэр гэсэн үг. Нэр нь бол утга нь бол identity гэж одоо бид нэр 90-ийн үнэлхэн дээр одоо бидний иргэний өмнөх бол одоо хүний identifier гэсэн тодорхойлогч одоо тэр хүн гэж түүтэй адилхан одоо тэр memory address байгаа гэсгийг бид нэр болохоор my string гэдэг нэрийг бол одоо тэр memory address-ыг тодорхойлж байна гэсэн үг. Тэгээд бид нар бол ерөнхийдөө бол компьютер дээр hey компьютер биднэрт string гэдэг data type хэрэгтэй байна. Тэр string-ийн нэр нь бол my тэр string-ийн нэр нь бол одоо my string. Энэ маань хоёр үгнээс бүрдэж байгаа. Гэхдээ хоёр үгээ ингэ бичих юм бол одоо энэ маань буруу identifier биш болчихно. Тэгэхээр бол identifier маань юу байх юм бэ гэх юм бол identifier энэ зүйл маань болохоор A-гаас Z хүртэл тэгээд том А-гаас том Z хүртэл 0-өөс хүртэл тэгээд оног тэгээд доогуур зураас эдгээр зүйлсээс бол identifier маань бүрдэнэ. Тийм учраас хоёр үгийг би бичихдээ my string гэдэг одоо миний string. Тэгээд энэ syntax маань бол ийм байна гэсэн. Гэхдээ энэ маань энийг бол declare гэж нэрлэдэг. Яг үүндээ бол би ингэ бичиж болно. Declare гэдэг маань бол ерөнхийдөө бол hey computer бидэнд string гэдэг data type-тэй memory дээр хэрэгтэй байна. Түүний нэрийг my string гэж өгчөөрэй. Дараа нь бид нэр my string into hello world. Энэ зүйлийг нь бол бид нэр define гэж нэрлэдэг. Declare is define. Declaration is definition. Ингэж бас нэрлэдэг. Энэ маань define гэж байна. My string түүний утга нь бол hello world шүү. Энийг одоо тэр memory дээр хадгалж байгаа гэсэн утгатай. Ингэж хоёр бичгийн оронд эсвэл бас ингэж нэг дор угсруулад бичиж болно. Шууд data type тэнцүү value гэдэг нь одоо утгыг нийлж байгаа. Энэ identifier тэр зүйлийн одоо ямар утгатай юм бэ? Энэ data type энэ маань одоо variable гэдэг зүйл хувьсгч. Одоо дараа нь бид нэр өөр бас хэдэн
төрлүүд байгаа. Хэд хэдийг үзэж ихтэй бид өнөөдөр энэ хичээлээр бүгдийг нь бол үзэхгүй. Bool гэдэг data type байгаа. Bool гэдэг нь бол үнэ бодлоо гэдэг хоёрх нь л ялгуулна. Тийм учраас би жишээлбэл is online. Энэ бол good practice. Би бүх variable boolean variable-ийн нэрийг бол is гэж ихтүүлэх дуртай. Identifier гэсэн үг одоо. Яагаад гэх юм бол дараа нь би энэ variable-ийн нэрийг хараад уншихдаа би энийгээ шууд boolean гэдэг нь бол шууд мэднэ гэсэн үг. Тэгээ энэний утга нь бол true эсвэл false гэсэн хоёр утга байгаа. Boolean маань бол нэг бол true, нэг бол false. Ингээд адилхан is online. Эсвэл false ингэм бол одоо offline гэсэн үг. Тэр хүн онлайн интернет холбогдсон байна уугүй байна, true false. Энэ зэрэг тийм зүйлсээр бид нар boolean-ыг бол ашиглана. Дараа нь int age гэдэг ч юм уу. Int гэдэг нь бол одоо бүхэлдээ. Гэхдээ үүний талаар бид нэр дараа дэлгэрэнгүй үзэх болно өөр үеийн дээр. 31 ч гэдэг юм уу. Одоо энэ мань бол гэхдээ одоо эдгээр хийсэн принтерийг харъя. Ctrl F5 хамгийн эхлээд бид нэр my string гэдэг энэ string нь болохоор hello world энэ зүйл маань бол принтер хийсэн. Дараа нь is boolean data type is online гэсэн. Is online маань болохоор энэ дараагийн мөр. Тэнгүү тэр маань false гарч ирж байна. Дараа нь age 31 түүний print line дараагийн мөрөн дээр 31. Гэхдээ бид нэр age тэнцүү hello world ингэж бол болохгүй. Яагаад гэх юм бол age гэдэг нь бол зөвхөн одоо бүхэл тоо байна гэсэн. Энэ enter гэдэг зүйлийг бид нар ямар нэг юм тоологтой бол хвчлээ ашигладаг. 1 2 3 4 одоо юу гэдэг ямар нэгэн зүйлийг тоологтой бид нар integer гэдэг data type-ийг бол ашиглана. Тэр нь бол тоо. Эсвэл одоо яг үүнтэй адилхан бид нэр тэр my string гэж байгаа. My string тэнцүү 30 гэдэг ч юм уу. Ингэм бол болохгүй. My string гэдэг нь бол text. Тэгэнгүүт энэ нь болохоор text биш тоо гэсэн байна гэд бүхэл тоо. Тэгэх тийм учраас энэ бол error. Дараа нь бас double гэдэг юу data type байгаа. Double гэдэг нь болохоор бутархай тоог бол агуулж болно. Жишээлбэл pi тэнцүү 314 pi number одоо Монголд бол эднийг p тоо гэж нэрлэдэг юм билээ. Сургуульд бол би бол яг сургууль тэрнийг заалгаж байгаа учраас Монгол гэж ярьж байгаа. Би болохоор энэ pi number-ыг бол интернетээр сурсан өөрөө. Тэгэд би интернетээр сурахад тэр хүмүүс маань бүгдээрээ pi number гэж ярьдаг. Тэгээд би хүмүүстээр pi number гэж ярих хүмүүс ойлгохгүй байхад p тоо гэсэн ч хүмүүс ойлгоод ирсэн. P гэдэг нь орос хэлний P үсэг шиг бичигдсэн байдаг. Математикийн юм тэмдэглэген дээр бол энэ бол тийм зүйл юм байлээ. За тэгээд энэ маань бол ерөнхийдөө бол variable гэдэг зүйлийн үндсэн товчхондоо өнөөдөр хичээлмэл энэ. Гэхдээ энэ хичээлээ дуусгахаас өмнө би бол базарыг даалгавар маягийн зүйл өгөхийг хүсэж байна. Үүний оронд өөрсдөө хэд хэдэн янзаар variable-ыг нэг өөр гэртээ туршаад үзээрэй гэж даалгавар өгмөр байна. Жишээлбэл my string тэнцүү goodbye ч юм уу. Янз бүрээр сольж бичих болно. Одоо ингэм бол энэ маань бол goodbye. Эсвэл юу гэдэг шинээр string үсгээд string name тэнцүү g4 гэдэг ч юм уу. Тэгээ янз бүрийн variable үсгээд үнийг оролдоод үзээрэй гэж даалгавар өгмөр байна. За тэгээд дараагийн хичээлээр уулзлаа баяртай.